Дараагийн мэдээг танилцуулъя. NTV телевиз өвлийн 2026 оны Олимпийн наадмыг дамжуулж байгаа. За тэгвэл судлаачид энэ Олимп эдийн засгийн ямар үнцнийг бий болгох талаар судалгаа хийж олон нийтэд танилцуулаад байгаа юм байна. Милан Кортиногийн өвлийн Олимпийн наадмаас нийтдээ 5.3 тэрбум еврогийн эдийн засгийн үнц нь болно гэж тооцож байгаа юм байна. Милан Кортиногийн Олимп болж байгаатай холбогдуулан Итали улсад олон нийтийн анхаарал чиглэж байгаа. За ялангуяа тус улсын хувьд өмнө нь 20 жилийн өмнө Турин хотод Олимпийг зохион байгуулагдсанаас хойш анхны өвлийн Олимпиа хүлээн авч зохион байгуулж байгаа юм байна. За үүнтэй холбоотойгоор хойд Итали дэлхийн анхаарлын төвд байгаа юм байна. Өмнөх тэмцээнээс ялгаатай нь уг наадам Милан, Кортино де Ампацио, Верона, Валентина, Вали де Фиуме зэрэг хотуудад хамарч өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. За мөн Италийн загвар, соёл, уулын аялал жуулчлалыг олон нийтийн анхаарал тавьчирсан чухал үйл явдал болж байна. За үүнтэй холбоотойгоор Банка Импекс нэртэй байгууллагаас тайлан судалгаа гаргасан байна. За судалгаанд дурдсанаар уг наадмын эдийн засгийн нийт нөлөө нь 5.3 тэрбум еврод хүрнэ гэж тооцож байгаа юм байна. За үүнээс 1.1 тэрбум нь арга хэмжээний үеэр жуулчд болон үйл ажиллагаанд ажиллаж байгаа ажилтнуудын зарцуулалтаас гарах төлөвтэй байгаа бол дараагийн 12-оос 18 сарын хугацаанд аялал жуулчлалын урсгалд нэмэгдэж нийтдээ 1.3 тэрбум еврогийн эдийн засгийн үнц нь болгоно гэж тооцож байна. Нийт 3 тэрбум еврогийн дэд бүтц болон Олимпийн наадмаас өв болон үлдэх хөрөнгө оруулалт бас Олимпийн наадмаас гарна. За мөн спортын болон иргэний байгууламжуудыг шинжлэх болон шинээр барих ажил мөн хийгдсэн. За энэ нь бол дараа нь Олимпийн наадмын өв болж үлдэх боломжтой гэж харж байгаа юм. Зохион байгуулагчдын зүгээс наадмын үеэр нийтдээ 2.5 сая үзэгч хүлээж авна гэж тооцож байгаа юм байна. Зочид буудалд унтчаар 3 шөнө байрлаж орон нутгийн аялал жуулчлалын газрууд болон үзүр үйлчилгээнд хамрагдах төлөвтэй байна. Милан, Кортино болон бусад хотын зочид буудал, тээврийн оператор, үйлчилгээ үзүүлэгчид эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг мэдээлж байна. Бодит цагийн захиалгын мэдээлэл нь зөвхөн өвлийн аялал жуулчлалын уламжлалт төв буюу төвүүдээс гадна Верон, Венец зэрэг хотуудын аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд нөлөө үзүүлж байгааг мөн дурдж байгаа юм. Италийн эдийн засгийн тулгуур болох аялал жуулчлалын салбар нь Олимпийн наадмын үеэр идэвхжих төлөвтэй байна. Oxford Economics-ийн тэргуулах эдийн засагч Холе Пракнеси хэлж байгаагаар Итали улс 2023 онд нийтдээ 60 сая жуулчин хүлээн авсан бол 2026 онд 66 сая олон улсын жуулчин хүлээн авахар төлөвлөж байгаа юм байна. За эдийн засагчийн үзэж байгаагаар зөвхөн энэ он гэхэд аялал жуулчлалын зардал 2.9 тэрбум еврогоор өсөх, хойд Италийн хотуудад очих зуучны тоо улсын дунджаас давж гарна гэсэн тооцооллыг гаргасан. Гэхдээ энд нэг зүйлийг бас анхаарах ёстой. Өвлийн Олимпийн аялал жуулчлал үзүүлэх нөлөө нь зуны Олимп шиг их биш байдаг юм байна. Өвлийн Олимпийн эдийн засаг аялал жуулчлал үзүүлэх нөлөө нь зуны наадмаас бага байдаг гэдгийг судлаачид хэлж байгаа. За 2024 онд зохион байгуулагдсан Парисын Олимпийн наадмын тасалбар нийт 10-аас 12 сая орчим зарагдсан Милан Кортиногийн Олимпиэс хүлээгдэж байгаа хэмжээнээс 5 дахин их байгааг судлаачид нэмж хэлж байгаа юм байна. За Oxford Economics үзэж байгаагаар Олимпийн наадмын тэмцээнүүдийг хэд хэдэн газар тараан зохион байгуулж байгаа явдал нь тээврийн саад бэрхшээл болон олон хүн ачаал бий болох овоорхоос бол сэргийж байгаа юм байна. За мөн Олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнгээс гадна бизнес эрхлэх боломжуудыг аж ахуй нэгж хүмүүсүүдэд олгож байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна гэж үзсэн. За мөн улсын санхуд ямар нөлөөлөл авч үзүүлж байгаа талаар нь бас судалгаа хийсэн байна. За уг наадмыг удирдах боломжтой гэж ерөнхийдөө тооцож байгаа юм байна. S&P Global Ratings-ийн шинжээт Мариана Ругеригийн хэлж байгаагаар Милан Кортиногийн Олимп нь Миланы 2015 оны Экспо үзэлцэнгээс үнийн хувьд хямд тусч байгаа юм байна. 2006 оны Турины Олимпиас хамаагүй ачаал бага бий болгож байгаа. За мөн S&P Global Ratings Милан Кортиногийн Олимпийн нийт зардлыг 5.7-оос 5.8 тэрбум еврогийн хооронд гэж тооцож байгаа нь Италийн дотоодын нэвтрүүлгийн 1.3% эзэлж байгаагаараа тус улсын төсөв санхуд төдийлөн зардал ихээхэн ачаал учруулахгүй байгаа нь харагдаж байгаа юм. Зардлын 63 орчим хувь нь улсын хөрөнгө оруулалт болон голчлон төв засгийн газар санхүүжүүлдэг зардлууд орж байгаа. За дэд бүтцийн хөрөнгө оруулалтад чиглэгдсэн. За Милан Кортиногийн наадмын зардал нь Сочи, Бээжингийн Олимпийн наадмаас хямд боловч сүүлийн 20 жилийн хугацаанд зохион байгуулагдсан өвлийн Олимпийн бусад наадмаас үнэтэй туссан гэдгийг эдийн засагч онцолсон. Нийт өртгөн бага байсан ч гэсэн 2006 оны Турины Олимпинд тухайн үедээ хотын санхүүг нэглээд хүндрүүлж байсан. Учир нь Турин хот талбай болон дэд бүтцийн зардлах ихэнх хэсгийг нь сариуцаж санхүүжүүлж байсан. Төсвийн үзүүлэлтүүд нь муудаж өрийн дарамтанд ихсэж байсан нөлөөлөл бол үзүүлж байсан. За харин энэ удаагийн Олимпиад тийм нөлөөлөл бага байх төлөвтэй гэж харагдаж байна. За зочдын тоо тогтвортой байх нь үйл ажиллагааны зардлыг ихээхэн нөхөд тустай гэж шинжээчид үзэж байна. Олимпийн наадмын гол тэмцээний үеэр гадаадаас хойд Итали руу ирэх хүмүүсийн виза карт эзэмшигчдийн нислэг байрлах зардал зарцуулах зардал нь
160%-аар өсөх төлөвтэй байна. За дотоодын аялал жуулчлалын сонирхол ч гэсэн өндөр байгаа юм байна. Ойролцоох хотуудын оршин суугчдын бараг 80% нь хамгийн багадаа нэг арга хэмжээг үзэж сонирхох хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Италийн засгийн газар аялал жуулчлалыг сурчлах логистик аюулгүй байдалд зориулан нийтдээ 20 сая еврогийн нэмэлт зардлыг баталсан. Олимпийн наадмын төвүүдээс 30 км-ийн зайд орших хотын захиргаануудын хувьд 2026 онд жуулчны татварын хэмжээгээ нэмэгдүүлэх эрхийг нь олгосон байна. За түүнээс олох орлогын 50%-ийг төв засгийн газарт хуваарлахаар төлөвлөж байгаа юм байна. S&P Global-ийн хэлж байгаагаар Итали улс Европын аялал жуулчлалын шилдэг 3 газрын нэгэнд тооцогдож байгаа учраас тус Олимпиас үлдэх урт хугацааны эдийн засгийн нөлөөлөл нь хязгаарлагдмал хүрээнд байгаа гэдгийг анхааруулсан байна. Гэвч өвлийн наадмаас нийгэм болон дид бүтцийн нөлөө үлдэх төлөвтэй байна. Наадмыг зохион байгуулах хүрээнд сайжруулж шинчилсэн дид бүтц тээврийн систем олон нийтийн газрууд нь Олимпийн бамбар унтарсны дараа ч гэсэн оршин суугчид болон жуулчдад адилхан ашиг тусаа өгөхөр байна гэж тооцож байгаа юм байна.